Эхний анги. Шөнийн хотын гэрэл хаяг хэл хязгааргүй технологиор дүүрэн Night City буюу шөнийн хот дахь дүр зургаар эхэлнэ. Энд нэгэн залуу зогсох бөгөөд кибер имплантаар дүүрсэн этгээд тэрээр машин руу очиж тэр машин доторх хүний тархийг дийлбэлнэ. Ингээд цагдаагийнхныг эцэс төгөлсгөлгүй хядаж эхэлдэг. Цагдаагийнхны сум түүний биед нөлөөлөхгүй харин буцаж ойж ирсээр л байна. Нэгэн цагдаа энэ бол кибер галзуурал буюу технологи давтсан хүний сэтгцийн уналт. Бидэнд Max Tag хэрэгтэй. Тэр залуу Sandvastan гэдэг military зэрэглэлийн имплантыг нуруундаа идэвхжүүлж цаг хугацааг удаашруулан олон цагдааг хэдэн хормын дотор шууд устган ална. Удалгүй Max Tag буюу кибер залууг устгадаг тусгай анги ирж түүнийг хүчтэй EMP буугаар саатуулна. EMP-ийн цэглэгаан соронзон хүчийг ашигладаг буу юм. EMP-ийн түүний системийг эвдэж түүнийг тойрон буудаж эцэст нь нэг Max Tag-ийн албаагч бууныхаа нүхийг түүний нүүрэнд тулгана. Энэ бол залуугийн сүүлчийн харсан зүйл. Удалгүй бид залуу хүүг харна. Түүний нэр бол Дэвид Мартинез, манай анимашны гол дүр. Энэ бүхэн түүний brain dance буюу манахаар сүүлийн үеийн VR өргөдөгсөн туршлагаар дамжсан үзэгдэл байж л дээ. Дэвид ядад өргөт ээж Глориагийн хамт амьдардаг хүү. Ээж нь шөнөөрөө болтол ажиллаж хүүгээ Arasaka Academy хэмээх хамгийн үнэтэй сургуульд сурахын төлөө бүхнээ зориулдаг. Дэвид Reaper Dog гэх хүн рүү залгаж бас нэгэн VR chip авдагч тэр нь нэмэх 18 байсанд манай залуу нилээн дургуутсан. Гисээ идэж амьдрал хэцүү. Уулгай машин төлбөрөө төлөөгүй учраас ажиллахгүй. Дэвид ээжигээ сэрээж сургууль руугаа гарах гэж байгааг хэлэх зуур. Телевизийн мэдээгээр Sandvastan төхөөрөмж гэмт хэрэгт ашиглагдаж байсныг мэдээлдэг. Ерөнхий ядад өргөт амьдардаг учраас гадаад орчинд ч мөн адил тэр зэргээр эвгүй. Гэхдээ мэдээж ирээдүйд 2076 онд болж байгаа учраас технологийн дэвшлэн тулсан байх тул өндөр түвшний л ядуу хүмүүс дундор алхна. Метронд сууж тэндээсээ буугаад нэгэн охиныг хараад сэтгэл нь татагдсан ч хоцорч байгаа тул сургууль руугаа яаран гүйнэ. Ингээд Дэвид сургууль руугаа ордог. Энэ нь Arasaka корпорацийн үнэтэй сургууль. Гэхдээ тэр бусдаас ялгаатай ядуу гэр бүлээс гаралтай анги дотор нь тэрнийг үргэлж доромжлно. Ялангуяа Кацуо гэх сурагч. Дэвид хичээлийнхээ системд мөнгөө хэмнэн хар захын эмч технологич Reaper Dog-оос авсан системээр нэвтрэх гэж оролцсон ч амжилтгүй болж бүх сургуулийн системд оолдож сургуулийн захиргаанд дуудагдана. Ингээд ээж нь ирж уучлалт гуйж бүх төлбөрийг барагдуулна гэснээр төлбөрийн дарамтанд орно. Мэдээж дахиад л төлбөрийн дарамт. Тэгээд тэд гэртээ харж байх замд Дэвид би ингэж үнтэй сурч чадахгүй. Гарч ажил хийж танд туслая. Таны олж байгаа мөнгө хаанаач хүрэхгүй байна. Гэсэнд Глория уйлан хийж байгаа зүйл болгоно нь Дэвид чиний төлөө. Сургуулийг нь төгсөж Arasaka корпорацийн хамгийн дээд оргилд нь хүрнэ шүү. Сургуулаа хаяна гэж ярихгүй шүү гэд дуусгаж амжаагүй байтал тэдний машины хоёр талд хоёр кибер мафийн бүлэг хоорондоо гал нээж эхэлнэ. Глория жолоогоо мушгин тэдний дундаас гарахыг оролдовч хоёр машин авцснаар гацсан машин нь юу ч үгүй шүршүүлэн орхигдно. Дэвид Глория хоёр сумнаас амьд үлдсэн ч нэг бүлэглэн нөгөөгийнхөө машиныг дэлбэлэхэд зам дээрх машинууд мөргөлдөн тэр хоёр ч мөн адил мөргөлдөж машин хөмрөөд Дэвид машинд Глория харин зам дээр хэвтэнэ. Trauma team гэх түргэн тусламж ирэх боловч тэднийг даатгалгүй гэдгийг мэдээд Глориаг авралгүй орхив. Яг энэ үед Дэвид бачууртлаа уурлана. Энэ үед өрнөс солигдож тэд эмнэлэгдэр ээжийнхээ эд зүйлсийг авах бөгөөд эмч түүнд хадан эмчилгээний төлбөрийн талаар хэлнэ. Дэвид тэндээс гарч гэрлүүгөө харж гэртээ орох гэсэн боловч түрээс нэгцсний улмаас автомат алга онгоохгүйд Дэвид шок. Цонхоор орон ээжийнхээ данснаас эмнэлгийн төлбөрийг явуулан эд хогшлоос нь нэгэн төхөөрөмжийг олно. Дэвид ихэндээ юу гэдгийг нь мэдэхгүй ч судалж үзсэн шөнийн хотын цэргийн хэрэгсэл гэдгийг нь олж мэднэ. Тэгээд Reaper Dog-оос асуухад тэрээр Sandvastan байна штэ. What the fuck гэд хар зах дээр зарах гэсэн боловч амжилт олохгүй. Маргааш нь Дэвид сургууль дээр очиход Кацуо болон бус дангийн сурагчид түүнийг гадуурхан дээрлэхийг оролдоно. Кацуо нь Arasaka Academy хамгийн баян айлын сурагч бөгөөд Дэвидийг ядуу байгаад нь биш зүгээр л бусдаас өөр гэж хэлэн сургуулаас гар гэж шаардсанд Дэвид ээжигээ бодон дургуйцна. Тэгсэнд Кацуо бүр даварч ээжийг нь муулж доромжлсноор тэгээд хинч л одоо ээжийг нь муулаад хахад дуугаас ховтой. Дэвид урагш алгасанд түүнийг Кацуо түлхэн тэд зодтолдоход бэлдэнэ. Кацуо бол үнэн кул. Кацуо шинэ технологиор хулчигдсан кунфу чиптэй ба ган төмөр бэлэдэд тул Дэвидийг ядах юмгүй зодож па хогийн сав руу шидэгддэг. Гэвч болоогүй бүх зүйл уламд ордож Дэвид эмнэлгээс дуудлага авдаг.
Тэрээр очиход түүний ээжийг нас барсан гэж мэдэгддэг. Түүнд оршуулгын зардлыг танилцуулдагч Дэвид бүх мөнгөө эмнэлгийн төлбөрт зарцуулсан тул оршуулгын зардалгүй болж ээжигээ чандарлаж тэгээд гэртээ авчирдаг. Тэрээр түрээсийн төлбөр, цахилгааны төлбөр, сургууль зэрэг олон өртөө мессежүүдийг авдаг. Дээр нь мэдээж ээж нь бас өөд болсон шүү дээ. Нилээн л тийрээтэй. Дэвид бухимдан Санда Вистан буюу ээжд нь байсан төхөөрөмжийг дахин зарах гэж оролцдог боловч амжилтгүй болж ууралж орилдог. Тэр үед өнөөх л гацуу дахиад луцаар залгаж ээжийг нь даатгалгүй болохоор амиа алдсан зэргээр доромжилж багтааваа хангаж инээж эхэлдэг. Яг энэ үед Дэвид эрс шийднэ. Тэрээр Reaper Dog дээр очин би өөрөө энэ төхөөрөмжийг биедээ суулгуулна гэснээр 1-р анги маань дуснаа. 2-р анги Reaper Dog-оор эхэлнэ. Тэрээр Санда Вистаныг Дэвидэд имплант хэлбэрээр суулгахаас татгалздаг. Тэр хэлэхдээ чи биеийнхээ хүчин чадлаас илүү даахгүй гэж анхааруулна. Энэ нь ч үнэн. Дэвид бол жирийн нэг хүүхэд харин Сандийн цэргийн тусгай имплант. Дэвид хэдий хүүхэд ч тоосонгүй. Үүнийг авахыг үнэхээр их хүсэж байлаа. Эцэст нь Дог бууж өгч Сандийг суулгахаар шийдвэр гаргана. Ингэснээр тэрд Санди тавих харгас үйл явцыг эхлүүлдэг. Яа, энэ хэсгийг нь харахад бол бүр үнэхээр хэцүү. Ямар ч өвчин амдагч байхгүйгээр зүгээр зүсээд аваад суулгачих байгаа. Дараагийн өдөр Дэвид ээжийнхээ хөрмийг өмсөн сургууль дээр очиж өшөө авахаар Кацууаг өшгөлж унгаадаг. Кацууч дахин Конфучип хэрглэж дайрна. Харин энэ удаа бүх зүйл өөр. Тэрээр Сандигээ ашиглан супер хурдаар Кацууг дэлбэртлэн зөгтөг. Ингээд Дэвид сургуулаас гардаг. Тэр шугамыг 1-5 новшийн зүйл хийсэн учраас мэдээж буцах зам үгүй. Гэсэн хэдий Дэвид хоржоонтойгоор инээж Сандигээ ашиглан алга болдог. Тэгээд Дэвид гэртээ хэвтэж байх үед Арасакагийн ажилтнууд Кацууг зохиж буй бичлэгийг Кацуугийн аав ноён Танакад үзүүлдэг. Ноён Танака нь Арасака Актемд өндөр албан тушаалд ажилладаг бөгөөд Дэвидийг Санди ашиглаж байгааг мэддэг. Ачирхалтай Дэвидэд өмнөх хэрэглэгчиг нь ямар ч гарч нөлөө илрээгүйд гайхан ажилчнуудаа Дэвидээс сургалтын төлбөр авахгүй гэж олж авчран туршилтын харах болгохоор шийднэ. Харин нөгөө талд амьдралаас залхсан Дэвид захирлаас дуудлага авна. Тэрээр Дэвидийг сургуульд үн төлбөргүй буцааж оруулах саналаа дэлгэрэнгүй танилцуулж дуусаагүй байхад Дэвид уцаа таслана. Дараа нь тэр өдрөө шөнийн хотын ядуусын дунд маш ихээр сэтгэлээр унсан байдалтай өнгөрүүлдэг. Хөрхидөө дөнгөж 17 настай шүү дээ. Дэвид галт тэргэнд суун гуниглаж байх үед нэгэн охиныг хулгай ирэхийг харна. Өмнө нь харж байсан охин нь байлаа. Тэр галт тэргээр явж байхдаа Арасакигийн ажилтан бүрээс санах хойно мэдээллийг хулгайлж байв. Тэгээд эцэст нь Дэвид дээр ирэн чипийг нь хулгайлахаар оролцдогч гэвч тэр Сандигээ ашиглан түүнийг зогсооно. Охин гайхан түүнийг булан чахан түүний чип болон файлыг шалгаж тэд хэсэг ярилцсанаар түүнийг корпорацийн гахаа биш гэдгийг ойлгоод түүнд нэг санал тавина. Тэд Арасакагийн ажилтнуудаас чипийг нь хулгайлахын тулд хамтран ажиллаж болох бөгөөд тэр түүнд олзны 30%-ийг нь өгөхөөр тохиров. Эцэст нь Дэвидийн амьдралд итгэл найдвар төрж зөвшөөрнө. Охин өөрийгөө Люси гэж танилцуулна. Манай анимашны бас нэгэн гол дүр. Дэвид Люси хоёр тааралцсан Арасакагийн ажилтан бүрийг дээрэмдэж чипийг нь хулгайлж хурцтай ажиллана. Ер нь бол Сандитэй Дэвидэд энэ нь хүүхдийн тоглоом гэх үү дээ баг. Харамсалтай нь тэднийг гадаа ярилцаж байх хооронд Дэвидийн хамраас цус гарч тэр ухаан алдна. Өрнөл солигдож тэрээр ухаан ороход Люси болон түргэн тусламжийн ажилтнтай машинд сэрдэг. Ажилтан энэ жаал цэргийн тусгай имплант өөртөө суйрлуулсан байна. Гэхдээ өвчин намдах эсвэл дасан зохицохтон туслах ямар ч юм бэлтгэл уугаагүй байна гэхэд Люси Дэвидийг галзуу гэд инээж эхэлнэ. Байдал биштэй жиглэн түргэн тусламжийн ажилтан Дэвидэд буу тулган Сандиг авахыг хүсэж байгаа хэлнэ. Шөнийн хотынхан бол бүгд л галзуу. Люси тайвнаар хөөе жаала би чамайг аврая. Гэхдээ олдсны 30% чин 20% болсон шүүгээд дамнуургыг өшиглэн ажилтныг зохиж унгаан машины хаалгыг үсрэн гарч Дэвидийн дээр өсөрч урдны замлуудад гарна. Люси зам дээр цэргийг биеэрээ өдөртөн баруун зүүн гэд явах машинуудаас бултана. Замдаа тэр яг л галзуу хүн шиг л инээн. Үүнийг харсан Дэвидийн нүд бүхнийг хэлж байгаа мэд бараг л манай жаал дурлжээ. Яа, тэгтээ би ч гэсэн. Зүгээр үнэхээр л кул харагдаж байгаа үстэй манайхаа. Замаас гарч Люси дамнуургыг зогсоогоод Дэвидийг хартал хурднаас болж өөрлөгөө бүттэн бөөлдсөн байв. Тэр Люсигээс Reaper Dog-ийн хаалгыг хэлж тэнд аваачихыг хүсдэг. Үүнийг нь Люси ч зөвшөөрдөг. Эмчийн өрөөнд Dog Дэвидээс Сандиг хэдэн удаа ашигласан бэ гэж асуухад Дэвид 8 удаа гэж хариулдаг. Дог бүр ихээр гайхаж үүнийг хит их хэрэглэвэл эргэх замгүй ухаанаа алдаж
кибер галзууралд хүрэн шүү. Ерөнхийдөө хит их имплант суулгаж түүнийг байнга ашиглавал тархины систем эвдэрч зүгээр л алуурчин зомби болдог юм байна. Энийг нь тэд Cyber Psycho буюу кибер галзуурал гэж нэрлэнэ. Люси Дэвидтэй хамт хулгайлсан чипний бүх мөнгөөр түүнд 2 өдрийн им авч өгөөд Дог шууд л түүнийг нь өгнө. Дэвидэд хандаж өдөрт 3 удаа Сандиг хэрглэж болно. Хэтрүүлвэл галзуурн шүү гэж хэл. Доггоос гарахад тэр гадаа Люситэй уулзаж Люси түүнийг өөрийн гэрт авчирдаг. Гэртэн сууж байхад Люси түүнийг шар аргаар дайлахад Дэвид ууж чадахгүй гахсанд Люси түүнийг тамхи татахгүй, пив ууж чадахгүй гих зэргээр шоолно. Харин Дэвид хариуд нь Люсигийн ханан дээрх сарлуу аялах тухай зурагт хуудсыг шоолно. Энэ үед Люсигийн царай хувиран гомдсныг харсанд Дэвид яриагаа өөрчлөн түүнд ээж болон Арасака Актамын талаар тохиолдсон зүйлээ хэлнэ. Люси Арасакад дургу бол яагаад яваад байсныг нь асуухад Дэвид ээжийнх нь мөрөөдөл байсныг хэлээд Люси утгагүй юм. Чи өөрийнхөө мөрөөдлийн төлөө амьдрах ёстой гэхэд утгагүй юм. Надаас тэнд дүү юм. Нүхэндээ зөрөхгүй ч зовдлаа. Дэвид харин санал нэг биш байгаагаа хэлнэ. Тэгээд Люси түүнд brain dance буюу VR ашиглан нэг зүйлийг үзүүлнэ. VR дотор Люси Дэвидийг сарлуу дагуулж аялна. Хиймэл оюун ухаан эдэж тэр мөчид бүх зүйл бодит мэт буюу VR төхөөрөмж нь маш гайхалтай бөгөөд Люси түүнд I really want to stay your house гэдэг зуу сонсоход Дэвидийн сэтгэл маш ихээр догдолдог. Дууг нь манайхаа description хэсэгт оруулчи сонсоод үзээрэй. Ер нь дууны хувьд бол маш гоё дуу шүү. Тэр хоёр сарыг тойрон алхаж таталцлын хүчгүй байдлыг туршиж, дөрвөн дугуй дунаж, сансрын дуулга өмсөж, гайхамшигтай аялна. Үүний дараа тэд саран дээр сууж дэлхийг харангаа Люси би үүнийг хинт ч харуулж байгаагүй гэж шивнэн хоёулаа гайхалтай баг болно гэхэд Дэвид зөвшөөрөн инээмсэглэв. Манай жил бараг шинэ амьдралдаа бэлэн юм шүү. Гэвч мөрөөдөл дуусч хөөй танхаа новшоо гэх бүдүүн хоолой сонсогдсноор бодит амьдралдаа эргэн ирнэ. Нүдэ нэхэд эвгүй царайтай Edge Runner буюу хавцлаар гүйгчд гэх нэртэй гимт хэргийн бүлэглэл угтдаг. Түүний урд байгаа залууг Мэйн гэх бөгөөд Дэвидэд байгаа Санди минийх гэж хэлдэг. Дэвид тэр үед Люси рүү хардагч тэр зүгээр л тамхицтад сууж байдаг. Люси түүнийг бараг л тэдэнд зарчихсан бололтой. Энэ нь манай жаалд худлаа юм шиг санагдсан ч саяхан гоё байсан шүү дээ гэж бодон юу ч хэлж амжаагүй байтал Мэйн түүнийг сэнсэртлэн зогсноор 2 дугаар анги маань дуусна. 3 дугаар анги. Мэйн Дэвидийг доош харуулan хөлнөөс нь байрснаар анги эхэлнэ. Тэр түүнд хандаж чи Сэндиг хулгаснараа буруу хүмүүстэйгээ оролцолтлоо доо жаалаа. Дэвид ч юу болоод байгааг мэдэхгүй нилийн гайхна. Мэйн харин нийлүүлэгч Глория Мартинез надад авчирч өгөх ёстой байсан. Тэр хэлсэндээ хүртгэл хүндээ гэсэнд Дэвид зог туссан Глория бол миний ээж. Мөн тэр нас барсан гэсэнд Мэйн шууд гайхан түүнийг тавина. Ээж нь чи байраас байжээ хаа. Тэгээд Мэйн болон бүлгийн гишүүд Глория бол сайн хүн байсан гэд эмгэнэл илэрхийлдэг. Тэгээд тэд Сандвистан буюу Сандигийн талаар арга хэмжээ авах хэрэгтэй гин. Тэр мөчөд Дэвид шууд би танд ажиллаж Сандиг цалингаараа нөхөн барагдуулъя гэсэнд Мэйн хүлээж авахгүй татгалзна. Гэсэнд Дэвид би Сандиг нэг өдөрт 8 удаа ашигласан. Гэсэнд бүлгийн гишүүд итгэсэнгүй. Энэ жаалуу гэсээр харин Люси тэдэнд үнэн гэдгийг нь нотлно. Харин энэ үед Дэвид харж байгаад фүн 2 удаа Пиларын гараас тамхиг авч буцаагаад гарт нь бариулдаг. Пилар харин юу ч анзаарсангүй. Бүлгийн бусад бүх гишүүд л гайхав. Энэ бол бүлгийн гишүүн болох Пилар. Үүнийг харсан Мэйн түүнд боломж өгөхөр болно. Мэйн харин түүнийг алга болж магадгүй гэж эргэлзэн Люсигээр GPS суулгуулна. Тэгээд Edge Runner буюу хавцлаар гүйгчд гарч одно. Дэвид Люсиг өөрөөс нь урвсан мэд санагдаж байсан ч Люси нэг тоолгүй. Ээжд нь эмгэнэл илэрхийлж гэртээ харихыг зөвлөнө. Гэвч түүнийг харалдаа ойлгохтой лав санагдахгүй байгаа л та. Дэвид гэртээ харин Мэйнээс дуудлага ирэхийг хүлээнэ. Тэр үед нь Арасака сургуулийн захирал залгаж сургалтын төлбөрөөс гадна 100% тэтгэлэг санал болгосон ч Дэвид ойшоосонгүй. Үүний дараахан Мэйн залгам цаг нь болж дээ гэд манай жаал босно. Ингээд Дэвид тэдний нуугдах газар руу явна. Мэйн түүнд албан ёсоор бүлгийн гишүүдийг танилцуулдаг. Лория, Мэйний найз охин, Киви, интернет гүйгч буюу хакер. Мэйн түүнд өнөөдрийнхөө ажлын талаар танилцуулдаг. Ерөнхийдөө тэд Арасакагийн машины явах чиглэлийн мэдээллийг хадгалдаг чипийг хулгайлах хэрэгтэй болдог.
Үүний тулд тэд машины жолооч Максимыг аргалах хэрэгтэй болдог. Мэйн Дорио хоёр Максим залууг хууль бус боксing бооцоонд хожигдуулсны улмаас мөнгө алдсан уй гашуугаа дарахын тулд дуртай баарандаа очихыг мэдэн тэнд харин Дэвид түүнээс машины түлхүүрийг нь хулгайлахаар илгээгддэг бөгөөд тэр ч амжилттай хийдэг. Ингэснээр Дорио мэдээллийг нь ч мөн хуулж эхэлдэг. Төлөвлөгөөж тохирсноор л явж байсан ч Максим руу боосон залгаснаар явхаар босдог. Иш амралтын өдөр штэ. Тэр үед бүлгийн өөр нэгэн гишүүн Ребека орж ирэн Максимийн анхаарлыг сарниулах зуур Люси Дэвид хоёр машинд нь сууж мэдээллийг нь авдаг. Люси ч программист юм байна. Төвөггүй авч чаддагч тэд машинаас бууж чаддаггүй. Учир нь аюулгүй байдлын систем ажилласан байдаг. Гэнэт Максим гарч ирэн муухай ойрлж машин руу буудаж эхэлдэг. Мэйн тэдэнд өөр арга байхгүй хэлэн Дэвидийг машиныг нь асаагаад зүгтаа гэж тушаадаг. Дэвид би машин барьж чадахгүй штэ. Мэйн тэгвэл одоо сурах цаг чинь. Үндэ Дэвид түнд одоо өөрийгөө нотлох боломж юм. Дэвид шууд ласах товчиг дарж огцом ухарснаар арийнхаа гэрлийн шонг мөрөгчгөн. Арай гэж урагшлагад дахиад л урдлын гэрлийн шонг мөрөгчгөн. Арай гэж хөдлөн явхад Максим тэднийг явган хож чадахгүй тул үлдэн хоцорно. Тэрээр барын савар гих бүлгийн мотоциклтэй хоёр хөлсний зэргийг араас нь нийлгэн. Мэйн залган тэдэнд нууц руу яв гэж хэлнэ. Дэвид шууд хурдны зам руу гарan төгжрийн доорон цогсгоос өөр аргагүй адил орно. Энэ үед барын саврынхан тэднийг гүйцэж ирэхэд Дэвид Сандига ашиглан эсрэг урсгал руу ороход нэг мотоцикл нь төгжирч буй машиныг мөргснөөр жагсаалтаас гарна. Харин нөгөө нь тэдний араас мөшгсөөр л байна. Дэвид эсрэг талын замын хөдөлгөөнөөс бултахын тулд Сандиг ашиглах үед барын савар гинтэн ачааны машины доогуур орж дайруулан өгдөг. Ингээд эргчлөөдө болж Люси Дэвид хоёр новч тэр аюулгүйрэн Дэвид бууд шалгадагч. Эхэлж осолцсон барын савар хаанаас ч юм гарч ирэн дайрахад Дэвид бултаж амждаг. Гэвч барын савар түүнийг өргөтөн алхахын даваан дээр Люси гарч ирэн Дэвидийг авардаг. Завшааныг ашиглан Дэвид Сандигаа ашиглан эцсийн цогт хийх гэж оролдоход өөрөө ч мөн зөхтөн ундаг. Барын савар харин үргэлжлүүлэн Дэвидийг алхахаар дайран далаах үед Люси түүний гарыг өөрийн утсаар ороож хэдийн эсэг болгодог. Барын савар бүр тоолгүй нөгөө гарын сэлмээр дайрахад эцсийн мөчөд Мэйн гарч ирэн сэлмийг блок хийн. Арнаасаа буу гаргаж ирэн пау хэдийн эсэг болгоно дэлбэлдэг. Энэ үед харин норомноос хэтрүүлж ашигласан Сандигаас олж Дэвид туйлдж ухаан алдчихдаг. Оройн нь бүх бүлгийн гишүүд баяр тэмдэглэхээр явж Мэйн албан ёсоор Дэвидийг багтаа хүлээж авдаг. Тэгээд тэр Дэвидэд ажлын хөлсийг нь өгдөг. Энэ нь бараг сарын турш шимээ авч явах мөнгө нь байсанд Дэвид баярлана. Дараа нь Мэйн түүнд зөвлөгөө өгдөг. Нэгдүгээрт өөрөөсөө өөр хиндэж итгэж болохгүй. Хоёрдугаарт хідэн өөр имплант хэлэхэд хөрөнгө оруул. Зөвхөн Сэнди чамайг хол аваач чадахгүй шүү. Мэйн ер нь бол real өвжи. Жинхэнэ оригинал гаргалтай. Гэж ярих зуур нэгэн лимузин урд ирэн зогсож дөрвөн нүдтэй залуу гарч ирснээр бүлгийн уур амьсгал өөрчлөгдөнө. Түүнийг Фарадей гин. Даалгавар өгсөн хүн нь бөгөөд Мэйн дээр алхаж очиод даалгаврын явцад алдаа гаргасан гэж хэлнэ. Даалгаврын гол зорилго нь ноён Танака, Кацуогийн аав. Түүнийг өдөр бүр хаана хизээ явдгийг нь олж мэдхийн тулд нууцаар мэдээлэл авах явдал байсан юм байна л да. Гэвч одоо тэр мэдсэн төдийгүй илүү болгоомжтой байх болсонд баярлаа гэнэ. Мэйн харин Фарадейгаас нэмэлт мэдээлэл асуухад энэ одоо чиний асуудал биш. Чиний санаа зовох гол зүйл бол даалгавраа амжилттай гүйцэтгэх гээд Фарадей өөрөө холбогдно гэснээр яв. Дэвид харин хэн болгыг нь асуухад Мэйн түүнд Фарадей бол зохицуулагч, тэдэнд ажил олж өгдөг дундын хүн гэв. Мэйн түүнийг үзэн яддаг боловч тэдэнд цалин ажил хэрэгтэй гэж Дэвидэд хандан санаа зовох хэрэггүйгээд хөвжилтгөөр бусд руугаа явна. Тэгээд Дэвид Пиларта дотн байх Люсиг ажиглана. Энэ үед харин Ребека гарч ирэн Дэвидэд өөрийгөө танилцуулна. Тэрээр өөрийгөө Пиларын дүү танилцсандаа баяртай байна гэж хэлээд түүнийг явсны дараа Дэвид эргэн харахад Пилар Люси хоёр аль хэдийн явсан байв. Дэвид ч санаа алдан шар аргинаасаа балгаж гахснаар 3 дугаар анги дуусна. 4 дугаар анги. Дэвидийн Санди ажилласан байх бөгөөд ямар нэгэн аимшигтай зүйл харж байгаагаар анги эхэлдэг. Тэр үед Мэйн орилон түүнийг түлхсэний дараа том дэлбэрэлт болдог. Oh shit. Here we go again. Энэ нь ирээдүйд болох үйл явдал байлаа. Одоо үед Мэйн хараал идсэн Фарадей юу төлөвлөд байгааг бодон сууна. Тэгээд тэр найз өхөн Дориотойгоо үнсэлцэж эхлэхэд Дэвид залгаж таардаг. Цагаа олцсон юм дээ. Дэвид Мэйнээс ямар нэгэн ажил байна уу? Юу ч хамаагүй гэж асууна. Мэйн түүнд Пиларт ямар нэгэн зүйл хүргэж өгөхийг даалгав.
Дэвид нууц руу явж илгээмжийг авч Пиларын хаалгыг тогшив. Хаалгыг харин Ребека нээж түүний нүүрлүү буу тулган өгтөн ав. Арай юус? Пилар харин цаанаас гинэд гарч ирэн илгээмжийг шүүрээ авна. Ребека түүнд ажлын хөлснөөс нь ихийг өгч игдүүтэй шүү гэж дуудаад ажилчин дууссаа гэн. Миний бодлоор Ребека манай жалд нэгэн байгаа хаа. Тэгэд ороход Лүси залгаж өнөө орой завтай эсхийг нь асуусанд Дэвид баярлан очсон ч энэ нь болцоо биш байлаа. Учир нь Мэйн Лүси рүү залгаж түүнийг хавцлааргүй өгч болоход нь бэлтгэхийг даалгасан нь энэ. Дэвид Лүси хоёр гүйж байх зуур өрнөлд Дэвид бүлэгтэйгээ нийцэж байхыг харуулж ажиллагаанд хамт оролцож эхэндээ Дэвид учраа мэдхгүй зохиолон шархагддагч сүүлдээ харин учраа олон бүлэгтэйгээ нийцэж тэдэнд хэрэгтэй болж байв. Ингэх зуур Мэйн Дэвидэд дахин нэгэн зөвлөгөө өгнө. Тэрээр Дэвидэд гар буу өгөн гэрээсээ 3 зүйлгүйгээр хизээж гарч болохгүй шүү. Үүнд нь буу, төрөө өвч хамгаалт байлаа. Тэгээ тэр Дэвидээс Лүситэй хэр байгааг нь асууна. Бараг л аав шиг нь болсон нь энэ байлаа. Дэвид бид хэвэндээ байгаа Лүси надтай дотносхийг хүсгүй байх шиг байна гэж бодож гин гэж хариулв. Дараа нь тэр Лүсиг Киви шиг л интернет хакер гэдгийг нь мэдэж авна. Мөн Дориотой, Пилартай, Ребекатай зэрэг бүлгийн бусад гишүүдтэй цагийг өнгөрөөж илүү дотн болсныг нь харна. Өрнөд солигдож Лүси Дэвид хоёр гүйж дуусч Дэвидийг сайн байсныг нь магтаж сэтгэл хангалуун байгааг хэлэн дараа нь тэр түүнд хувийн бэлтгэлийн дэглэмээ барьж одооноос ганцаараа байх болно гэж хэлээд явдаг. Энэ үед Мэйн Дэвидэд одоо жоохон том бол эр хүн шиг Лүситэй ярилцахыг зөвлөдөг. Тэгээд тэд амарцгаав. Дараа нь тэрээр ээжийнхээ хөрмийг будгаар шүршиж граффити өөртөө хийж бид Дэвид Мартинезийн шин дүр төрхийг харна. Энэ Дэвид бол аз жаргалтайгаар барах уу шин гэр бүлээч олсон байв. Бүлэг хоорондоо инээлтэн алхаж байх зуур нэгэн үл таних залуу гаражн дээрээс бие засч байхыг харна. Пилар үүнд нь маш ихээр дургуутсаж залууг хараан зүхэж дарамтлж хил амаар доромжилж эхэлдэг. Пилар түүн дээр очин имплантыг нь хартал залуу яг л галзуу юм шиг л харагдана. Тэгээд тэр залуу Пиларын нүрийг нь ирүүнээс нь дээш дэлбэртэл нь бууддаг. Shit. Манай залуу нөгөө cyber psycho буюу кибер галзуурсан хүн дээр очсон нь энэ байлаа. Дэвид үүнийг харан өөрийн мэдлгүй сайндыгаа ажилуулсан ч айцаасаа болоод гацаж орхидог. Тэгээд кибер галзуурал түн рүү пуучин явуулах мөчид Мэйн түүнийг өшгөлж авардаг. Ребека харин эсрэг талд үүнийг харан галзуурж кибер галзуурал руу ухаан жолоог буудаж эхэлдэг. Мэйн түүнийг зогсоохыг оролдсон ч нэмэр болсонгүй. Мэдээч юу дээ. Ах нь өгчгсэн. Тэгсэнд Киви түүний системд нэвтэрч хөдөлгөөнгүй болгодог. Тэр үед Дэвид Лүсиг кибер галзуурлын хажууд байгааг харна. Лүси түүний систем рүү орохыг оролдсон ч нэмэргүй. Харин ч тэр Лүси рүү дайрч эхэлсэнд Дэвид Сандигээ ашиглан хурдан хөдөлж үсрэн кибер галзуурлын толгой руу шууд бууд. Дараа нь тэр Лүсиг зүгээр эсхийг шалгаж байх зуур кибер галзуурал харин бүрэн үхээгүй. Дэвидийн толгой руу буу тулгах мөчид Мэйн гарч ирэн кибер галзуурлын толгойг салтал зогсноор Дэвидийг аварна. Энэ үед Лүсигийн толгойноос цус урсна. Тиймээс Мэйн Дорио Дэвид хоёрыг цагдаа нарыг зохицуулж байх хооронд Лүсиг док руу авч явахыг хэлнэ. Тэд доктор очин Дорио Мэйний машиныг үлдээгээд Дэвидэд Лүсиг хүргэж өгөөрэй гэд өөрөө төрүүлэн явна. Лүси эмчлүүлээд гарч ирсний дараа Дэвид түүнийг хүргэж өгөхөөр явна. Лүси гэртээ орохоор алхахад Дэвид ярилцмаар байгаагаа хэлнэ. Тэгээд тэд Дэвид дээр гарan Лүси түүнд би саран дээр үүнийг хиндэж харуулаагүй гэсэн нь үнэн шүү. Гэхэд Дэвид ч түүнд итгэдгээ хэлнэ. Лүси харин яагаад гэхэд Дэвид би өөрөө хүсэж байгаа болохоор гэв. Хөөрхөн ч юм уу. Тэд хэсэг ярилцаж Лүси Дэвидэд тэдний хийдэг зүйлийн талаар чухал зүйл хэлв. Хавцлаар гүйгчдийн хувьд чи яаж амьдрах нь чухал биш. Харин хэрхэн өгөх нь хүмүүс чамайг юу гэж санах нь л чухал. Дэвид чи бол өөр. Үүнийг хүртэх ёсгүй гэсэнд Дэвид яг юугаараа өөр гэсэнд Лүси хариулсангүй. Тэгсэнд Дэвид Лүсиг сарлуу авч явна гэж амлалт өгсөнд Лүси догтлон түүний хацрыг барин үнснэ. Лүси би чамайг өхүүлмээргүй байна гэхэд Дэвид би өөхөхгүй гэснээр бүр дахин үнсэлцв.
4 анги явлаа штэ. Ёо. Одоо тэгмэрсэн дээ. Тэ. Ингээд 4-р анги маань дуусна. 5-р анги. Мэйн Дэвид хоёр ярилцаж байх хооронд Киви ноён Танакагийн талаар Мөстэй Ванд хэвтэн системээр хакердан ухснаар анги эхэлнэ. Мэйн Луси та хоёр хайрандаа умбаж байна уу гэж Дэвидээр тохуурхна. Гэтэл Киви зүгээр чармаа нүцгэн гараад ирсэнд Дэвид шок. Тэр Танакагийн талаар юу ч олсонгүй гэж хэлнэ. Киви нэг зүйл олсон ч Танака үнэхээр хачин VR-уудад дуртай бөгөөд үүнийг бүгдийг нь Жими Куросаки гэх нэртэй хүн хийсэн байна. Тэрнийг нь харин Дэвид мэддэг бөгөөд 1-р анги эхлэхэд тоглож байсан VR-ыг ч мөн хийсэн хүн гэж хэлнэ. Түүнээс гадна Дэвид хэлэхдээ Жими бол баян хүмүүст зориулж захиалгаар VR хийдэг. Хэрвээ Танака түүний үйлчлүүлэгч бол тэр хизээ нэгэн цагт Жимитэй ганцаар уулзах болно гэж хэлдэг. Муугүй шүү жаалаа. Муугүй шүү. Удалгүй Фаради тэдэнд Жимигийн талаар мэдээлэл өгнө. Тэгсэнд манай бүлэг барихаар очин Дэвидийг шүтэн бишрэгч нь гэж жүжиглүүлдэг. Дэвид түүнийг сатааруулж байх зуур энэ бол Жими Куросаки. Мэйн араас нь барихаар гисдэгч. Харамсалтай нь Жими нь ардаа нүдтэй байх бөгөөд Мэйнийг харан EMP цэглэгаан толгойн ашиглан тэднийг ухаан алдуулдаг. Тэгээд болоогүй Дэвидийг барьцаалан зугцдаг. EMP ашиглах үед ажиглаж байсан Дорио Кивид ч мөн нөлөөлсөн байлаа. Тиймээс тэд ажиглаж байхдаа тусалж чадаагүй байна. Дорио яарч Мэйнийг машин руу шидэж энэ хооронд Лусид хэлж тэд Дэвидийн араас хүзүүнтэн суулгасан байрлал заагчийг даган явна. Луси энэ үед зүгээр л галзууртаа ууралсан байв. Энэ үед Дэвид сэрээд эргэн тойронд нь бүтэн цогцос байсанд зочив. Дэвид гайхан айд сандран байхад 2 цагтаа гарч ирэхэд л Дэвид түүний гарт буу байгааг тэр үед л анзаарав. Цагдаа нар түүнийг кибер галзуу алуурчин гэж дуудан хананд шахсанд Дэвид өөрийн мэдлгүй тэднийг буудан бүр тэднийг хороочихв. Ингээд Макс Таг буюу кибер галзууралтаа тэмцэх алба ирнэ. Oh god. Макс Таг түүний гар хөл рүү буудан тасалсан ч тасарсан газраас нь өшөө их буу гарч ирэхэд Макс Таг тэрнийг галзуу новш хэмээн бууга нүүрэн дээр нь тулган буудаж гараад. За тэгээ манай хүн сэрхэд oh shit VR төхөөрөмж байх нь тэр ашгүй дээ. Энэ үеэр Жими гарч ирэн асуув. Чи энэ үдсэнтэй дуртай бол яах вэ? Би чамайг анх кибер галзуурлын дүрд VR тоглохыг чинь л мэднэ. Би зүгээр ч тэр VR-ыг хийгээгүй. Харин 2-р ангийг нь амьдаар нь хийн. Чи харин тэрэнд яг тохирно гэд галзуу новш ярьж байх зөөр ашгүй Луси Дорио хоёр гарч ирэн Дэвидийг VR-аас сулладаг. Жими харин тулдахгүй зүгээр л бууж өгөхийг хүссэнгүй. Галзуу новш тэдэнд рүү сум нэвтэрдгүү дрон нэлгэдэг. Жимиг харин алж болохгүй тэр л ноён Танакаг барьж Арасакаг буулгаж авах гол түлхүүр юм. Ирсэн дроныг хакердахын тулд Лусид цаг хэрэгтэй. Тэгээд Дэвид буу аван Сэнди ашиглаж дроныг сатааруулдаг. Гэхдээ тэр удаандаа сүлгүй булан чахуулдаг. Гисэдэж тэр Лусид хангалттай цаг хожиж өгсөн тул Луси амжилттай хакердаж дроныг идэхгүй болох. Тэд аюулгүй болсон ч Дорио уурлан түүний толгойг зад буудахыг хүссэн ч Жими Танакаг барихад тусалснаа амласнаар Дорио зүгээр орхидог. Өрнөл солигдож Мэйн Жимиг Дэвидэд хариуцуулан өөрөө төлөвлөгөө зохиохоор явна. Тэр үед Жими Дэвидэд хандан чи бол эргүү новш Сэндиг ашигладаг төгсгөл нь ойлгомжтой шүү. Чи зүгээр л кибер галзуурал болно гэж хэлдэг. Дэвид харин эсэргүүцэн би бол өөрөөр бүтээгдсэн гэсэнд Жими зүгээр л инээн. Өрнөл солигдож Танака тусгай VR чип авахаар Жимигийн дэлгүүрт ирээд Мэйн, Дорио, Дэвид нарын отолтонд ордог. Тэрээр цагтаа мөн адил дуудаж чадахгүй. Учир нь Луси үнд нь хаалт тавьсан байлаа. Тэрээр гараа өргөн гарын дотор нь байх нууц хадаасаар Мэйн рүү шүршиж эхэлдэг. Дэвид Сэнди ашиглан түүнд тусалснаар Мэйн түүнийг пау газартай наалцтлан цогтөг. Гэтэл яг энэ үед Жими хоолоогоо барин цус алдаж эхэлдэг. Учир нь Танакагийн нууцадаас хоолойг нь нэвт сүлбсэн байлаа. Тэрээр цусаар gaхан гахсаар үхэхээс өмнө Дэвид рүү харан инээмсэглэдэг. Тэр үед Дэвид шок. Жимиг цус алдсныг даатгал нь мэдэж автоматар трама тим явуулдаг. Трама тим ирэхээс өмнө манай хэд Танакаг аван тэндээс зугтаж ямжина. Ингээд Жими үхтгэхийн хэвцснээр 5-р анги дуусна. 6-р анги. Энэ анги нь энэхүү анимашны гол зүрх нь юм уу да. Супер дупер болгож өгдөг анги. Нэгэн залуу элсэн цөлөөр гүйж байгаагаар энэхүү анги эхэлдэг. Тэрээр сулдж ядран хөлөрсөн ч гүйсээр л байна. Тэрээр эцэст нь эрмэгт тулан зогсож алсыг ширцдэг. Дараа нь өрнөл солигдож бид
Тэгэхдээ Дорио Мэйнийг дуудаж сэрээсэнд бүх зүйл Мэйний толгойд өрнж байгааг олж мэддэг. Мэйн зөвхөн сэтгцэн биш бие махбодын ч асуудалтай болсон байдаг. Дорио Мэйнд кибер имплантыг өөртөө жоохон удаашруулах хэрэгтэй. Кибер галзуурал болвоо гэсэн чи Мэйн эсэргүүцэн өөртөө бустер хийх хооронд Киви харин мэдээлэл авахын тулд ноён Танакаг хакертна. Энэ нь нэлээд их цаг зарцуулна. Энэ хооронд Мэйн ягаад ч юм Кивиг зохин унагадаг. Мэйн гинэт ухаан ороход бүгд шархацсан байх бөгөөд Мэйн харин юу ч сандаггүй. Ингэснээр Фалко түүнийг зохин ухаан алдуулдаг. Фалко бол манай бүлэгт тусалдаг, бараг л бүлгийн гишүүн. Киви Мэйнээс болж ухаан алдсанд мэдээлэл авах хөнгөө болсонд Фалко Дэвид Лүси хоёр руу залгаж дууддаг. Дэвид Мэйнийг нэгэн газар ганцаар байхыг харж очин ярилцахыг оролцдогч. Мэйн түүнийг зохиж өөрийнхөө хэрэгт анхаарлаа хандуул гэд явдаг. Яа. Энэ үед Дорио Лүсигээс Танакаг хаагартахыг асуусанд тэр дургуутдаг. Лүси Арасака л биш бол бусд нь бүгд болно гэж хэлдэг. Үүний учир нь харин дараа нь тайлбарна. Дэвид ч мөн тэр үүнийг хийх албагүй гэсэнд Лүси түүнийг аван гарч ханад шахан түүнд өөрт нь үүнийг хийж чаднаа гэж хэлхийг хүсдэг. Лүси хэлэхдээ үүнийг заавал хийх хэрэгтэй. Учир нь Арасака түүнийг байнга ажиглаж байдаг. Гол нь Дэвид л түүнийг хийж чадна гэж хэлхийг хүссээр л байдаг. Тэгсэн Дэвид чи хийж чаднаа гэсэнд Лүси Дориод хийх болно. Гэхдээ Мэйн өрөөнд байж болохгүй гэсэнд Дориоч зөвшөөрдөг. Тэгснээр Дэвид Лүси туслан холболтыг хийснээр Лүси Танакаг хакертах ажилдаа ордог. Энэ хооронд Мэйн кибер галзуурал болон хоосон хан руу зүгээр алхаж байдаг. Тэгээд Фарадейгийн хий үзэгдлийг үзээд дайрахаас өмнө Дорио түүнийг киналтандаа авахыг оролдоно. Лүси Танакагийн оюун санааг хакердах зуур гинэт бүх зүйл буруу болж эхлэв. Учир нь Танака новш сэрчгчээ. Дэвид дахин тавьшруулах тариахын унтуулахыг оролцсон ч Танака ярьж эхлэхэд Дэвид эргэлзэж эхлэв. Ерөнхийдөө тэр энэ залуус бүгд өнгөрсөн. Арасака хүн болгоны араас явах болно. Гэхдээ Дэвид чамд эндээс амьд баян гарах боломж байна. Түүний хийх ёстой зүйл нь зөвхөн намайг аварч эндээс гаргах. Гэвд Дэвидийн толгойг угааж дураараа ярьж байх хооронд Дэвид минь зүгээр л унтуулаач те. Хайртай үнэ бодож гин үү яаж юм. Энэ хооронд Танакаг хакертах Лүси мэдээллийн санг болж түүнийг нь хуулж эхэлдэг. Энэ үед тэр Дэвидийн тухай бүхэлдэн файл олж харан сандарч эхэлдэг. Эргээд бодит ертөнцид очиход Дэвидийн өмнө Танака цахилгаанд зохиулан ухаан алддаг. Энэ үед харин Мэйн Дорио хоёр гарч ирж юу болсныг асуун байдлыг гартаа авахар оролцдог. Дорио Танакаг амьд байлгаж цаг хожих хооронд Дэвид Мэйн хоёр Лүсиг мөстөө уснаас гаргаж системээс авахыг оролдоно. Гэхдээ тэд нэгэн асуудалтай тулгардаг. Учир нь Танакаг гэмтсэн тул даатгалд мэдээлэл очсноор байшлаар нь трама тим замдаа гарсан байлаа. Дэвид Лүсиг машин тавчран сууж байх хооронд Дорио Мэйн хоёр Танакаг суллаж авахыг хичээдэг. Гэхдээ Мэйн суллахтаа буу ашигласнаар цагдаа ч мөн адил замдаа гардаг. Лүси Дэвид хоёр машиндаа хүлээх зуур Дорио Мэйн хоёр цагдаа болон трама тимээр хүрээлэгдсэн байна. Үнийг мэдсэн Дэвид туслахаар явахыг оролцсонд Лүси зуур нь түүнд зөвшөөрдөггүй. Лүси Дэвид чи туславал үхчихэж магадгүй. Учир нь тэр Танакагийн тархинаас Дэвидийн талаар аимшигтай зүйл харсан. Гэхдээ Дэвид би зүгээр гэснээр Лүси аргагүй итгэн явуулж гараараа урдгаа зохин цөхөрдөг. Дэвид шууд буугаа алдцыг за. Энэ үед Дорио Мэйн хоёр цагдаа нартай тулдаж байхад Мэйний кибер галзуурал эхлэх гэж байхыг Дорио харан түүнд эм өгөхийг оролдож байхдаа духан дундуура буудулчихдаг. Oh my god. Түүний амьгүй бие шалан дээр унахад Мэйний үлдсэн эрүүл ухаан хяналтаас гарч эхэлдэг. Тэрээр Танакаг бамбаа зэвсэг болгон ашиглаж эхэлж түүнийг болон эргэн тойрондох бүх цагдааг алж эхэлдэг. Трама тим Танакаг үгснийг хараад зүгтгыг оролцсон ч Мэйн тэдэн рүү газ шидэнд дэлбэлснээр бүүм тамрон тонилгодог. Энэ хооронд Дэвид Сэнди ашиглан Мэйн дээр очиход Дориогийн цогцыг өчнөө газтай савны дээр байхыг хардаг. Мэйний хувьд тэр Дориог бараг чандарлах гэж байгаа бололтой. Мэйн мөн Дэвид рүү буудан бараг ононгоо алддаг. Тэгснээ гинэд ухаан орж Дэвидийг зүгээр эсхийг асуудаг. Ерөнхийдөө Макстаг аль хэдийн замдаа гарсныг мэдэж байгаа хоёр Дэвид үлдэж Мэйнийг аврах болно гэж хэлсэн боловч гар нь чичирч байв. Тэр үүнийг хийж чадахгүй харагдана. Галзуурлын ирмэг дээр ирж ой санаа нь орж гарч байгаа Мэйн Дэвидэд хандаж чи тусалж чадахгүй. Би өнгөрсөн. Чи чадах бүхнээ хийж зүхтах хэрэгтэй гэж хэлв. Ингээд Макстаг ирж Макстаг дайрагтай зэрэгцэн Мэйн газ руу буудаж бүүм барилгыг тэр чигээр нь дэлбэлдэг. Дэлбэрэлтэд зэрэгцэж Дэвид Сандигаа ажилуулан энэ үед төгссөн Лүси залгаж түүнийг хүлээнэ.
Дэвид бараг л дэлбэрэхээс өмнө Мэйний имплант гарыг твэрсээр Лүси дээр ирэн тэндээс зүгтэж явна. Ингээд нар мандаж шоконд орсон Дэвид доголон нулимс унахснаар 6 дугаар анги дуусна. 7 дугаар анги. Цаг хугацаа өнгөрч жилийн дараах Дэвидийг бид харна. Энэ хугацаанд Дэвид өшөө их имплант болон өөр төвшөнд байгааг бид харна. Одоо тэр бол бүлгийн ахлагч. Удахгүй болох шин долгортой гарахаар бэлдэнэ. Киви, Ребека, Фалко. Бас тэд нэгэн шинэ хүүхэд өнөдөр элсүүлжээ. Түүнийг харин Хулио гин. Дэвид түүнд электрон шотган өгөх зур, Ребека түүнд битгий лүүсер шиг байгаад бай гэж уурлана. Гэж явсаар Фалко тэдэнд ирэх газраа ирлээ гэж хэлнэ. Амар ихцэл өөрчлөгдсөн байгаа биз? Жилийн дотор гэхэд за ингээ манай хэд ирэх газраа ирлээ. Дэвид, Хулио, Ребека шууд луур талгаар явж ортол өөдөөс нь 50 тулгаанууд буу барьсаар өгтөнө. Гэвч Киви тэдний ихэнхийг хакердж ажиллагаагүй болгож Дэвид, Ребека хоёр харин тэднийг шүршиж гарнаа. Харин Хулиогийн эхний өдөр учир тэр доош айн хэвтэнэ. Харин Дэвид, Ребека хоёр тэнд байгаа бүх дээрэмчдийг чадварлагаар арчиж эцэст нь дээш гарч тэдний толгойлогчтой нүр тулна. Дэвид ч хүрмээ тайлангүйж түүнийг буццохоор бэлэн болсон боловч толгойлогч нь ч мөн адил хурдтай хариу үйлдэл үзүүлсэнд Дэвид гайхсан ч тэр одоо шив шин хөлний импланттай. Түүнийг өвтгчүүлж дээгүүр нь үсэрч Мэйний бууг өөртөө суйрлуулсан бөгөөд түүгээрээ тэрний толгойг зад буудснаар дуусгадаг. Вау, Тэр үед Хулио бүр биширч магтан хөөрч урагшааг үснээр тэдний өрхөнд дэлбэрч амиа алддаг. Дэм гол дүр биш юм уу? За тэр жахаа. Дэвид, Ребека хоёр урагшилж тэнд хоригдож байх Изабель гэх охин болон бусад охтыг чөлөөснөөр даалгавар доосон. Манай хүн одоо бараг баатрын ажил хийгээд байгаа юм шүү. Дараа нь тэд цуглардаг байрандаа ирж Дэвид хөлсөө хуваахад Фалко түнд Мэйний орыг авсанд баяртай байгаагаа хэлээд явна. Кивич мөн адил гэдгээ хэлж Лүсиг асууна. Учир нь Мэйнд орын хоёр амиа алдсны дараа Лүси бүлгээс гарсан бөгөөд Дэвид ч түүнийг буцаж нэгдэхийг асуухаа болсон байна. Кивич Лүси юм зүйлд зочирдохоор хүн биштэй гэж хэлэхэд Ребека ирэн Дэвидтэй сэдгэнэхээр оролцсон ч Дэвид ч басан тэднийг орхив. Учир нь тэр Рэпер Догтой уулзахаар цаг тохирсон байв. Киви харин Ребекад ингэж ажиллагаа болох хэрэгтэй гэхэд Ребека Лүси шиг гүнэгэлж бага орхихгүй хөгжилтэй байх гэж хэлнэ. Ребека угаасаа багийн ганц позитив хүн л дээ. Лүсигийн хувьд гэрте байгаа бөгөөд мөстэй усанд хэвтэж ямар нэгэн шалтгааны улмаас нэг зүйлийг хакердах гэж оролдоно. Энэ үеэр Дог Дэвидийн биеийг шалгаж энэ их импланттай ч одоо хүртэл кибер галзуурал болоогод гайхна. Тэрээр Дэвидийг яг л Адам Смашер шиг юм гэхэд Дэвид хэн болохыг нь мэддэггүй. Дог түүнд Адам Смашер бол үндсэндээ 99% машин. Имплантууд түүний тархинд огтхон ч нөлөөлөөгүй. Тэр бол Арасакагийн бараг л өмч. Тэр бол домог гэсэнд Дэвид домог шүү дээ гэсээр Киви залгаж түүнийг үйлчлүүлэгч хайж байна гэж хэлв. Энэ нь харин Фарадей байх бөгөөд түүгээр хийх ажил байна. Энэхүү ажил нь Милитех буюу Арасакагийн том өрсөлдөгч компаниас юм байна. Дэвид үүнийг хитрхи эрсдэлтэй гэсэнд Фарадей хамгийн өндөр цалинг амлав. Гэхдээ Фарадей түүнд ажлыг өгөхөөс өмнө Дэвид түүнд өөрийгөө үн цэндэг баталж туршилтын ажил даалгахаар болдог. The fuck? Хийх туршин гэхийн. Дэвид харин зөвшөөрч хүн. Тэгээд Фарадей түүнээс Лүсигийн талаар асууж эхэлдэг. Дэвид түүнийг одоогоор чөлөөтэй байгаа гэж хэлдэг боловч Фарадей түүнийг буцаж авчрахаар ятгахыг хичээх хэрэгтэй гэж хэлдэг. За ингээд Дэвид гэрлүүгээ буцав. Бүх зүйл өөр болжээ одоо бол. Зүгээр л тансаг зэрэглэлийн орон сууцанд тэр шүршүүрт орж нүцгэн гарч ирэхэд Лүсэж сайн явж ирсэн үү гэсээр мэдчихлэхэд бас л нүцгэн. Oh my god. Бүлүрдэх бол нэрээ YouTube-д бараг л хийж болохгүй нэ. Гэтэ шинэ өсөд ер нь гэртээ им л байдаг л үстэй. За тэр ч яах вэ. Тэгээд урт өдрийн дараа тэд сун ярилцсанаа. Дэвид Фарадейгийн саналыг хэлэнгээ Лүсийг буцаж ирэхийг асуухад Лүси дахиад жоохон хугацаа өгөхийг хүснэ. Дэвид илдгээр зөвшөөрдөг. Тэгээд тэд хоёул од харахаар хотын гадна мотоциклын гарахад Дэвид Лүсигээс дахин өнгөрснийг нь асуухад oh my god 6 ангийн дараа эцэст нь Лүси яамнэ. Ерөнхийдөө Лүси өөр улсад төрсөн. Тэр улс нь Арасака корпорацийн удирдлаганд байдаг. Арасака тэндээс 12 хүүхэд сонгоовч хакер болгосны нэг нь Лүси. Гэвч сургалт дуусны дараа тэднийг корпорацийн ажилд оруулахын оронд газар доор хорж хуучин сүлжээг судлуулахаар албацсан бөгөөд энэ нь одоогийн бидний интернет юм. Энийг үзэхээр л нэг дээр үеийн хүн шиг л тэр ч яах вэ. Нэгэн алдар хакер хуучин интернетийг хакертаж устгаснаар Арасака зарим мэдээллүүдээ алдсныг нь Лүси болон түүний найзууд олох хэрэгтэй л болсон юм байна. Гэвч тэд интернетийг гүнзгий ухах үед зарим хиймэл оюун ухаан сэргэж тэднийг идэвхгүй болгосноор
Тэд тасалдаж биеийг мууддаг. Энэнд нь Люси болон түүний найзууд бухимдаж зугтгаар шийдэх хүртэл энэ үйл явдал нь үргэлжилсээр л байв. Тэд ямар ч байсан өгөх байсан тул ямар нэгэн корпорацийн төлөө нохоо шиг зүтгэж өгөхийн оронд өөрсдийн мөрөөдлийнхөө төлөө өгсөн дээр гэж шийдэн тэднийг харж буй харгалзагч нарыг үгүй хийж зугтаж үйцгээв. Люси ард хоцорсон буудуулан өгөж буй найзуудаа сонссон ч эргэж харахгүйгүйсээр нүдэ нээхэд нар тусаж нэгэн хогийн цэгээр гарч ирэн амжилттайгаар зугтдагч амьдарч буй хотынх нь бүх хүмүүс л мэддэг учраа олигтой нуугдах газар байхгүйд шөнийн хотод ирсэн гэж хэлэнгээ одоо тэр нуугдах талаар санаа зовхоо болсон. Дэвд л зүгээр байвал хамаагүй гэв. Дурлсан эмэгтэй хүн сохордог гэж нэр үнэн шүү те манайхаа. За тэрч яах. Тэгээд Дэвидийн гар жичирч эхлэх үед Люси одоо өөрсдийнхөө амьдралаараа амьдрья. Чи яг л өмнөх шигэ хүний мөрөөдлийг биелүүлэх гэж л амьдарч байна. Гэсэнд Дэвид түүнийг тэрвэрж цагийг сайхан өнгөрүүлнэ. Яг энэ үед Люси хаа нэгтээс гинэт мэдээлэл авдаг. Энэ хооронд Арасакигийн сүлжээний хакер үгсэн Танакагаас файлыг нь сэргээж мэдээлэл авдагч Дэвидийн мэдээлэлтэй файл нь эвдэрснийг олж мэддэг. Тэр түүнийг сэргээж үзэхээр оролцсон ч хэн нэгэн түүнийг хакердаж үхэл төрөгдөв. Тэр улаан үдлсээр сүудрээс гарч ирэхэд бид хэн болохыг нь олж мэддэг. Тэр үүнийг сэрэхийг оролцсон хүн болгоныг хороосон байв. Энэ бол Люси. Тэгэл тэр багийнхантай нэгдэхгүй бараг л алуурчны дүрд тоглосон байв. Вау. Ингээд 7 дугаар анги манд бас. 8 дугаар анги. Арасакагийн лабораторид нэгэн эмэгтэй орой даргаасаа чөлөө хүснээр ангиллана. Үүн Арасака актамд орж эмэгтэй түүнд гинтийн бэлэг барихыг хүссэн байв. Дарган түүнд нэгэн дээж авчираад явж болохыг хэлнэ. Тэгээд тэр яваад буцаж ирэхэд даргын толгойг дэлб буудсан нэгэн хүн жичрэн сууж байв. Тэр нь Дэвид. Дэвид харин шууд болсон нөгөө эмэгтэй хөнөөж буцаж багийнхан дээр очиод юу ч болоогүй мэт ажиллана. За хөөе бидний бодож байгаа юм л бити тохиолдосоо доо. Өрн солигдож Арасака руу шилжинэ. Тэдний сөрөг тагнуулын ажилтнууд Люсигийн хакер аллагууд болон Дэвидийн лабораторийн аллагыг шалгаж байв. Тэднийг тус тустай ажилдаг гэж таамаглал дэвшүүлэн хакерчин тэргүүлэх байр суурь эзэлдэг гэж үзв. Тэгээд захиалагч нарын нэгтэй хамтран ажиллах хэрэгтэй гэж үзэж дээрэмчдийг хөлсөлж Фарадегийн машин руу халтаж буудан дэлбэлдэг. Фарадей золоор чихүү тэндээс зүхтэж Милитект юу болсныг хэлдэгч нөгөөдүүл нь тоодгүй. Харин ч эсэргээр тэд түүнд их мөнгө төлсөн. Гэвч ямар ч үр дүн үзүүлсэнгүй гэж хэлдэг. Амиа алдхаа шахсан Фарадей Милитекээс залхаж хараал ийдсэн хоёр нүур гаргаж Арасакатай холбогддог. Иймэрхүү хоёр нүртэй хөлгнүүд л гай болдог байхгүй юу? Энэ үеэр Люси сэрч Дэвидийг зургтын өмнө байгааг хардаг. Тэгээд тэд хэсэг ярилцсан сарлуу аялах нь тийм ч үнэтэй биш юм байна. Хямдхан юм байна гэсээр Люси унтахаар явдаг. Ингэж байх үед Дэвидийн гар салгалсаар л байд. Үүний зэрэгцээ Фарадей Арасакагийн компани ажилтнтай уулзаж түүнийг цалингийн чагсаалтанд оруулахаар тохиролцсон. Ингэснээр Фарадей өөрсдийн төлөвлөгөөг дэлгэж орхидог. Арасака нь ямар нэг кибер арга гэсний програм төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа бөгөөд түүнийг нь Милитек зогсоохыг хүссэн нь энэ байлаа. Энэ төлөвлөгөө нь бараг л тоглоомыг бүр мөсөн өөрчлөх юм уу та. Харин Милитек Фарадейр дамжуулж Дэвидээр төлөвлөгөөг олж мэдүүлэх гэсэн нь энэ. Фарадей Милитек кибер аргасны талаар бараг юу ч мэдэхгүй гэсэнд Арасакагийн залуу хэн нэгэн хэрвээ мэдхэл юм бол тэр өөхөх ёстой гэж хэлдэг. Гэсэнд Фарадей толгойд охин зөвшөөрдөг. Бас нэгэн сүлжээний хакер байгаа. Тэрнээс эхлэх хэрэгтэй. Тэр өөхөх ёстой гэсэнд Фарадей энэ ажлыг авдаг. Энэ хооронд Люси Киви рүү залгаж Дэвид хэр байгааг тань. Киви харин түүнд Дэвид зүгээр байгаа гэж итгүүлэн шөнийн хотод хинт ч итгэхгүй байна. Чамайг буцаж ирэхийг тэсэн ядан хүлээж байна шүү гэсээр уцаа далсны дараа хэн нэгэн түүнийг гэрийн гадаа ирсэн байв. Энэ бол Фарадей. Энд ч сайн зүйл төрөхгүй дээ. Өрн солигдож Дэвид Ребека хоёр хідэн дээрэмчдийг устгаж даалгавар биелүүлж байтал Дэвид тэдний нэг рүү буужиглуулан хөшиж орхино. Учир нь тэр түүний харцнаас өмнө нь буудсан эмэгтэй харцыг олж харан зүгээр л зогсно. Харин залуу эргүүлж Дэвидийг буудах шахсан ч Ребека түүний өгцгийг авардаг. Ажлын дараа Дэвид санаа алдан явна. Харин Ребека түүний араас гүйн түүнд ямар нэгэн зүйл болсныг нь гадарлан асуувч Дэвид мэдээж юу ч хэлэхгүй. Ребека түүнд хандаж имплант суулгацыг нэг хэсэгтээ ашиглахгүй байхыг зөвлөж
Энэ хооронд бие даалгаврыг нөхөж ганцаараа ажиллая гэдэг. Мэдээж Ребека түүнийг кибер галзуурал болгохыг хүсэхгүй шүү дээ. Дэвид харин үүнийг нь үнэлдэгч тэр Мэйний адил бууж өглөгийн урагшлахыг зүтгэсээр л байдаг. Энэ үед Луси мөн л интернетээр гүйж хакердаж Дэвидийн мэдээллийн араас хэн явж байгааг илрүүлсээр л байна. Энэ үед Дэвид харин унтж чадахгүй орныхоо өмнө ээжтэйг ахуулсан зураг харан зогсно. Тэгээд эцэст нь Арасакагийн лабораторид ажиллагааны үеэр яг юу болсныг нь харуулдаг. Ерөнхийдөө ажиллагаа хэвэн явагдаж байсан ч үхсэн залуу болон эмэгтэй царинаас буунууд ориглон гарч байгааг харж эхэлдэг. Яг нөгөө Жими VR-аар үзүүлсэн шиг. Тэрээр айсандаа гохоодааран тэднийг алсан бөгөөд тэр явхдаа үхсэн эмэгтэй хүүтэйгээ хамт ахуулсан зургийг харан энэ нь түүнийг маш ихээр зоож. Хамгийн харамсалтай нь энэ нь кибер галзуурлын эхний шат байлаа. Бэм. Энэ бүх үйл явдал нь Дэвидийн хувьд хэтэрхий их байсанд түүний хамраас цусгаран ухаан алдуун. Тэрээр сэрэхэд Рипер Догтой байх бөгөөд харин Луси буланд унтж байв. Луси бүр улам л гэрээ эзэгтэй шиг болоод байгаа биз. Дог түүнд гарч ичрэх, дотор муухай харах, толгой эргэх, хийм харах зэрэг шинж тэмдгүүдтэй болсон байна. Кибер галзуурлын эхний үе шат гэж хэлэн Дэвидэд имплант суулгацуудаа ашиглахаа төр зогсоо. Фэйсбүүкээс бүр мөсөн галзуурн шүү гэж хэлдэг. Гэтэл Дэвид түүний хоолойноос барьж аваад Догт хараал идсэн эмээ өгөөд гэж тушаадаг. Тэр үед Луси сэрж түүнийг зогсоосонд Дэвид түүнээс уучлалт хүсдэг. Дог харин түүнд эмийг өгч түүнийг явахыг хүсдэг. Дэвид яг л хизээж буцаж ирэхгүй юм шиг аашилсан байв. Тиймээс тэд гарan явах зуур зүрх шимшрэм яриа өрнүүлв. Луси түүнийг имплант суулгацаа ашиглахыг нь төр зогсоохыг хүсжээ. Харин Дэвид түүнийг буцан бүлэгтээ ирэхийг хүснэ. Гэвч тэд хоёул эсэргүүцдэг. Дэвид Дорио Мэйн хоёрын ажлыг үргэлжлүүлэн тэдний мөрөөдлийг биелүүлэх, харин Луси Арасакад Дэвидийг алдахаас сэргийлэхийг хүснэ. Яг энэ үед Луси хэн нэгнийг сүлжээнд нэвтэрч байгааг олж харан явах хэрэгтэй болов. Тэр Дэвидийг хараа түлээж бай, ажил байна, удахгүй эргэж ирнэ гэд Дэвидийг орхин явна. Харамсалтай нь тэр эргэж ирэхгүй. Учир нь энэ нь түүнд бэлдсэн бүхэл бүтэн занг тавьсан байна. Тэр гівтэн унахтаа хэн энэ бүхний ард байгааг харна. Энэ бол Фарадей болон Киви нар байв. What the fuck? Саяхан л Киви чамаас өөр хүнд ч итгэж чадахгүй байх гээгүй юм уу? Ингээд 8 дугаар анги маань дуусна. 9 дугаар анги. Бүлгийнхэн өнөөх кибер аргасыг булан авахаар хүлээж буугаар анги эхэлнэ. Эдэн тэдэнд нэлээд их мөнгө төлж байгаа бөгөөд тэд бүгд бэлэн болсон харагдана. Харин тэдний ганц мэдэхгүй зүйл бол урдаас бэлдсэн өрх юм. Дараа нь бид өмнөх шөнийг харах бөгөөд Фарадей, Киви нар олзлогдсон Лусигийн өмнө зогсож байгааг хардаг. Үндсэндээ бүлэг тавьсан өрх нь бүгдийг тэр чигээр нь устгах. Гэхдээ Дэвидээс бусдыг. Учир нь Арасака Дэвидийг Сэнтитэй зогсож байгааг харан түүн дээр кибер арга эсэг туршиж үзэхээр шийдсэнийг нь Луси Танакагийн файлаас олж мэдсэн учраас Луси тэр файлыг хүмүүст үзүүлэхгүй тулд хамгаалаад аллага үлдээд байж л дээ. Үндсэндээ Арасака Дэвидийг лабораторийн харах болгохыг хүснэ. Харин мэдээж үнийг нь Луси зөвшөөрөх. Киви багийнхнаасаа урвсанд баяртай биш байгаач том компани нөмөр нөөлгөнд орох нь аз завшаан учраа татгалзаагүй байна. Дэвид болон бүлгийнхэн Киви тэдний араас нь хутгалах гэж байгааг мэдээгүй ч хитрхи оройтсон байв. Дэвид хөлсний дээрэмчид ашиглаж Арасакагийн машин руу буудаж эхэлснээр тэдний дээрэм эхлэв. Арасака хөлсний зөргүүдийг буудаж өөрсдийг аюулаас холдуулсан ч хоёр хэсэг хуваагдахад хүрэн салцгаав. Ингэснээр машиныг зөвхөн хоёр л машин хамгаалахаар үлдсэнд Дэвид болон түүний бүлэг хөдөлж эхлэв. Өрнөс солигдож бид Дэвидийг кибер галзууралтайгаа тэмцэж буй дурсамжийг харна. Ребека түүнээс ажиллагааг зогсоохыг хүссэн. Дэвид эсэргүүцэн зөвхөн Ребекагийн хийж чадах зүйлийг хүсснээр өрнөл буцаа солигдож одоо үед ирнэ. Тэд эхний машиныг замаас зайлуулсан ч хоёр дахь машин тэдэнд лөө гал нээж эхэлнэ. Дэвид харин Ребекагийн анхааруулгыг үл тоож, Дэвид Сэндигээ ашиглан цэргүүдийг устгаж машиныг нь булаан авна. Дараа нь тэд ачааны машинд бөмбөг суйрлуулан дэлбэсэн ч ачааны машин эвдэрсэнгүүд Дэвид жолоочийг устгахыг оролдсон боловч жолооч байдаг. Энэ ачааны машин нь автомат удирдлагатай байж таардаг. Дараа нь бид Фарадей Арасакатай ярилцаж байхыг харна. Фарадей Милитект кибер аргасыг хэлсэн бөгөөд Арасака нь кибер аргасыг шалгуулахаар бүтэн баг тулааны зорилготой явуулсан байв. Милитэгч мөн адил явуулна. Бүх зүйл Фарадейгийн төлөвснөөр болж галзуу тулаа эхлэхэд ердөө Дэвид л кибер аргасыг ашиглах үлдсэн байв. Галзуу новшоогоостэй зүгээр мастер майнд юм уу хаашийн. Харин энэ үед Ребека байдал бишцснийг анзааран даалгаврыг орхихыг Дэвидээс хүснэ. Ачааны тэрэгч хавцал руу унахаар чиглэн явна. Гэхдээ энэ бол Дэвид. Тэр хизээч бууж өгдөггүй шүү дээ.
Дэвид Ребекад машины ятхыг харавхыг тушааж түүнийг нь Дэвид Сэндигээ ашиглан хадаар орооч хаал тавьснаар хоёр машин хоёул нисч ачааны машин хавцал руу унаж Ребека болон бусад нь харин амьд үлджээ. Яг яаж гэхдээ амьд үлдчихвэ энэ хэд ийм ослоос заазад ирж яах. Эсрэг талд Фарадей Лүсийг Арасакагийн хөлөгт шилжүүлэн өгөх зуур Дэвид түүн рүү залгасан ч хариу байсан. Угаасаа яаж хариулах вэ? Яг тэр үед багийнхан машин дэлбэрхийг харж мөн маш их машин чиглэн ирэхийг харна. Энэ нь Милитех баг бөгөөд тэднийг алах санаатай энд ирсэн байв. Киви харин ачааны машиныг онгойлгосноор бүгд тийш орон нуугддаг. Бүгд дотор орон кибер арга яс төхөөрөмжийг харах бөгөөд гарцаа хинэнд салгаж яддаг. Тэд өмнө нь хизээч юм технологийн програм харж байгаагүй байлаа. Яг энэ үед нь Фарадей Лүсийг ашиглан Дэвидийг кибер аргаас төхөөрөмжийг ашигла гэж хуурдаг. Лүсигийн хоолоогоор Фарадей хүн бүрийг аврах цорын ганц арга бол үүнийг ашиглах явдал гэж хэлдэг. Ребека үүнийг нь эсэргүүцсэн ч Кивигийн тусламжтайгаар Дэвид мэдээж Лүсид итгэх тул кибер арга ясыг өөртөө суйрлуулан өмсөх ажилд ордог. Харин гадаа нь Киви зүгтгахаас өмнө Фалког ухаан алдуулж уучлал хүсэн тэднийг орхин зүгтдэг. Энэ хооронд Лүси өөрийгөө чөлөөлж харгалзагч нарыг устгаж тэндээс зүгтдэг. Зүгтж байхдаа Дэвид рүү залгаж Фарадей болон Арасакагийн хуйлдааны талаар түүнд ярьдаг ч хол явж чаддаггүй. Фарадей түүний системийг шарж барьж унгаан толгойнх нь хажууд газар буудан Дэвидийг кибер арга ясыг ашиглахгүй бол түүнийг ална гэж тушааж уцаа тасалдаг. Дэвид хяналтаа алдаж уураа барьж дийлэхгүй орилж кибер галзуурал болох тэр мөчөд Ребека түүнд имийг нь шахдаг. Ингэснээр Дэвид хэвийн байдалд орж түүнд юу болсныг нь хэлдэг. Тэр үед Фалко шидэгдэн унаж ирэх бөгөөд Ребека тосч авсанд тэрээр Киви юу хийсэн талаар хэлдэг. Мөн Милитехийн элит салаа тэднэрүү галсаар байх бөгөөд Дэвидэд сонголт үлдсэнгүй. Ингээд тоошороо арилгах үед кибер арга яс төхөөрөмжөнд түгжигдсэн Дэвид гарч ирэх бөгөөд тэр үнэхээр ууртай байв. Тэрээр шууд л цэргүүдийг тамрын танилгын хятаж энэ үед Фалко Ребека хоёр төхөөрөмжийг хэд өөр зэрэглэл болохыг нь харан гайхан бараг биширдэг. Энэ нь өндөр хүчээр нийсч соронзон таталцлаар зэвсгийг хулгайлах, таталцлын хуулийг зөрчиж мөн хэмжээнээс хэд том буутай байх бөгөөд Дэвидийн Сэндитэй хоцолсноор төгс зэвсэг юм. Нэгт тэр Милитехийн элит салааг хоромхон зур устгах төдийгүй хоёрт тэр хязгаараа аль дээр давсан байв. Харин кибер аргасны төхөөрөмж Дэвидийг кибер галзуурал болгохгүйг хянаж дохио ирэх бүрд түүнд автоматар галзуурлын эсрэг бэлтгэл шахсаар л байв. Үүнд Дэвид цусаар ханиалган бөөлцөн ч тэр урагшилсаар эцэст нь бүх элит цэрэг армийг буулгаж ав. Тэрээр эргэн Фалко Ребека хоёрт Лүсийг аварч Фарадейг хөнөөхөр явлаа гэж хэлдэг. Тэд хоёул инээмсэглэхээс өмнө санаа алддаг. Тэгээд тэд ч мөн бид цуг гэснээр 9 дугаар анги манд бас төгсгөлийн 10 дугаар анги. Дэвид болон түүний багийнхан Милитех төөгдөж шууд Арасакагийн цамх руу явж байгаагаар төгсгөлийн анги эхэллээ. Тэд мөн Лүсийг аврах гэж байгаа нь. Харамсалтай Дэвид хэд хязгаарыг давж хэтрүүлэн хэрэглэснээр кибер галзуурлын өвчнөдөө шаналан амрах хэрэгтэй болдог. Манай Дэвид үргэлжлэл асуудалтай байх юм дөө. Харин тэднийг устгахаар Милитех хүч нэмэн хөөн. Ингээд Дэвид амарч байх хооронд Ребека Фалконоор цаг хожихын тулд Милитехийг зайлуулан чадах бүхнээ хийдэг. Энэ хооронд Киви Фарадей руу залган Дэвид амьд байгааг хэлж хэрвээ тэр ямар нэгэн гайхамшигаар амьд гарвал биднийг үхэн үхтэл маань араас ирнэ. Тиймээс би хотыг орхихоор шийдсэн. Тэр ажлынхаа хөлсийг авъя гэсэнд Фарадей Цюда явхаас өмнө туслах хэрэгтэй хэлээд уулзгаар бол. Энэ хооронд Фалко Дэвидийн хуучин гэрийн хажуугаар машинаараа өнгөрөхөд Дэвид Санта Доминогийн хоосон гудамжаар өөрийгөө алхаж буухаар төсөөлж эхлэв. Энэ нь тэр өөрийгөө алдаж буугэлтгэн. Энэ үед тэд Милитех бус Арасакагийн машинд бүслэгдэн буудуулж эхэлцгээсэнд кибер арга яс төхөөрөмж галзуурлын дохио авч бэлтгэлийг шахсанд Дэвид бодол байдалд иргэн ирж тулдахад бэлэн болов. Тэрээр маш хурдан бөгөөд харгас эрцгий байдлаар Арасакагийн бүх цэргүүд болон ачааны машинуудыг устгана. Тэд үргэлжлүүлэн явах үед Дэвид яг л галзуу хүн шиг инээн. Тэрээр яг үндэ өөрийгөө алдаж байв. Дараа нь тэр ээжигээ харж ээж нь түүнд шаргуу хөдөлмөрлөж Арасакагийн цамхын оройд гарын шүү гэж хэлв. Ребека үүнийг анзааран түүнд бэлтгэлийг шахсанд энэ удаад үйлчилсэнгүй. Дэвид үргэлжлүүлэн ээжтэйгээ ярьсанд Ребека сэтгэлээр унаж буцаад машиндаа сууж Фалкод
хандан бэлтгэл түүнд нөлөөлөхөөсөө хэдийн өнгөрчээ. Одоо зөвхөн түүнийг Лүси лаварч чадна гэснээр өрнөл солигдож Фарадей Кивигээс урвсан байлаа. За юу ч л. Фарадей түүнийг өөрийн бие хамгаалагчийг золиослон түүний бие дундуур гараа оруулж бууддаг. Харин Киви түүний системийг шаарж өөртөө боломж олгон зогтно. Дэвид болон бусд маань Арасака руу явах замд аимшигтай дүр зурагт тэднийг өгтөнө. 3-3 ширхэг Max Tag хөлөг онгоц. Shit. Энэ үед харин сөрөг тагнуулынхан Арасакад цөмийн зэвсэг болгохаар шийднэ. Мөн Арасака Дэвид рүү домогт Адам Смашерыг явуулахаар бэлтгэн. Мөн кибер арга ястай. Гэхдээ нэлийн том байх бөгөөд Докийн хэлээд байсан домогт алуурчин ганц галзуур аггүй 99% имплант суулгацтай хүү юм. Энэ хооронд Дэвид өнгөрсөн үеийнхээ үзэгдлүүдээр тэтгэгдэж өнөөх хүчтэй Max Tag-ийн тусгай албыг өмцөн зөвхөн устгаж байна. Энэ үед харин Адам Smasher ирж байгаа гэсэн тохиогоор Max Tag ухрна. Тусгай алба биш юм уу? Харин энэ үед Falco руу Kiwi залгана. Яг энэтэй давхцан Ребека муу хогийн урвагч үлэгчин бийч гэж харааж эхэлнэ. Ямар тач тэр өөрийгөө судлан удахгүй өвхөж байгаагаа хэлэн гэхдээ өвхөөсөө өмнө манай багт Фарадегийн хөлгийн координатыг өгөв. Яг хэвдээ тэгээд өвхөөсөө өмнө ямар нэгэн зөв зүйл хийхийг хүссэнээр нь энэ байв. Энэ үед Фарадегийн хүмүүс ирж буудан түүнийг харав. Тэгээд үгүйсээ харж байгаа сте манайхаа. Хар шарыг харж ургаж шарваж явахаар юу болдгоо тийм ээ. За. Falco харин Kiwi-гийн өгсөн мэдээллийг ашиглан Фарадег Арасакагийн цамх руу явж байхад тааруулан машинаараа өсрөм өргөдөг. Энэ үед тагнуулын ахлах эмэгтэй Лүсийг олж авчрах тушаал доод хүндээ хэлэн харин Фарадег хүлээж авч болохгүй. Тэр шугамыг давж хитрхи их үемэн тарьсан гэхдээ зэрэгцэн Адам Smasher руу харан догдолж байгааг нь асууна. Хариуд нь Адам Smasher нэг муу кибер аргастай нэг муу жаалуу. Тэр чин зүгээр миний хувьд хүүхдийн тоглоом гэж нэрлэн энэ нь түүний хувьд зүгээр л цагийн гарц гэдэг. Энэ залууч нэрээ хардарсан зүйл бололтой. Энэ үед зөвхөрсөн Фарадей явсаар Арасакагийн тааварт хүрдэг. Харин Дэвид түүний хөөсөөр мөн гарч ирдэг. Ингээд Дэвид Арасакагийн дээврээс ээжигээ дуудан орилж хардаа ээж би эцэст нь Арасакагийн оргилд хүрлээ гэж хашгирдаг. Энэ үзэгдэл нь гэхдээ бас эвгүй шүү. Энэ хооронд Фарадей Арасакагийн цамхагт ирсэн байх бөгөөд Арасакагийн ажилтан түүнтэй дахин хамтран ажиллахгүй. Чи хасагцсан гэж хэлв. Тэгсэнд Фарадей Лүси болон түүнд байгаа Арасакагийн мэдээлэлтэй хамт авч явнаа гэж сүрдүүлнэ. Энэ үед Дэвид MC Сэндигээ ашиглан зигзаг гэсээр орж ирдэг. Тэрээр Лүсийг харцаараа удирдан шууд чөлөөлж тэнд байх бүх Арасакагийн ажилтнанд руу буудаж эхлэн хоров. Гол хүнээс бусдыг чин түүнийг Адам Smasher хамгаалсан байв. Фарадей ч эндээс зүгтгыг оролцсон ч Дэвид түүнийг таталцлын хүчээр буц зохиж нэг хүлээг нь үгүй хийж өрхвөө. Дараа нь тэр Адам Smasherтай ярилцсан боловч түүнтэй ойлголцолд хүрдэггүй. Адам Smasher түүнийг зүгээр л үл тав. Фарадей гэмтсэн учраас даатгалан трама тим дуудснаар тэдэрэн Фарадейг хөлөг рүүгээ дуудана. Түүнийг авч явахыг харсан Дэвид тэднийг харан орилох үед гинэд Адам Smasher түүнийг эз рүү буудан анхаарлаа наашин төвлөрүүлээ гэж хэлнэ. Дэвид дахин өөрийгөө тэр үед алдаж кибер галзуурлан эхлэн Сэндигээ ашиглан Лүсийг шүүрч аван галзуу хурдаар гимтлийн багийг устгаж Фарадег өөрийнх нь мөхөл түргэж барилгаас үсрэн зогтов. Гэвч тэд Адам Smasher-аас бол тийм ч амархан зогтож чадахгүй. Учир нь энэ новшч бас Сэнди Вистантай. Тэр ч Сэндигээ итгэжүүлэн барилгаас үсрэн гарсан Дэвид Лүси хоёрын араас өгнө. За тэгэл бэкграунд сараар хүрээлж тэд тэврэлдэн унаж I really want to stay at your house гэсэн дуу дахин тоглодно. Лүси бараг л 100% кибер галзуурал болсон Дэвидийг барин үнсснээр Дэвид бодит ертөнцид иргэн ирдэг. Тэд үргэлжлүүлэн ярилцаж Лүси би ийм зүйл болохыг хизээж хүсээгүй гэж хэлэн тэр зөвхөн Дэвидийг л амьд үлдээсэй л гэж хүссэн гэсэнд Дэвид эсэргүүцэн тэр бусдын мөрөөдлийн төлөө л амьдэрсэн. Өөрийнхөө мөрөөдлийг харин биелүүлээгүй. Гэхдээ чи мөрөөдөлтэй. Тийм учраас чамайг шөнийн хотоос аврах хэрэгтэй гэдэг. Энэ үед Адам Smasher тэдэн лүү галлаж тэд барилгаас гулсан уруудаж байх үед Фарадегийн бие тэдний хажуугаар газар дуунан бүүм гэж задардаг. За тийм байлгүй. Энэ үед Falco, Ребека хоёр цагдаа болон Арасакатай байлдан нуугдаж байтал Дэвид Лүсийг тэрснээр гарч ирэв. Тэд Лүсийг ачааны машин суулгаж Ребека Дэвидийн төлөө Лүсийг буцаж ирсэнд баяртай байгаагаа хэлв. Харамсалтай гоё үе нэх удаан үргэлжилсэнгүй. Адам Smasher дээрээс Ребекаг чиглэн бууж ирэн Ребека буудснаар яг түүний дээр газар цөмлөн хүчтэй бүү. Ингээд тэд бүгд газарт орс ирнэ.
Новшчин харин газардахтаа яг Ребека дээр буусан учраас Ребека бяцлагдан амиа алдчихъя. The fuck, хамгийн хөөрхөн тусархаг дүр байсан да. Фалко харин яаран босч Адам Смашер руу дайрах гэсэнд нөгөөх нь зүгээр л түлхсэн чинь Фалко гараа алдаж шидэгддэг. Дэвид түүнийг байга болгож дайрахаар оролцсон ч биеийн төлдөө хурж цусаар бөөлж. Үүнтэй зэрэгцэн бэлтэмлэн ч дууссан байв. Люси харин түүний системийг шарахыг хичээсэнд хөнгөн л боловлчихдаг. За энэ залууч харин мангас юм шүү Тэрээр Люси рүү дайрахаас өмнө Фалко түүнийг машин цуулган зогтдог. Адам Смашер тэдэн лүү дайрахыг оролцсонд Дэвид түүнийг өөрийн таталцлын хүчээр зогсов. Тиймээс Адам Смашер Дэвидийг ямар ч хайргүйгээр хэдийн хэсэг болгож тастаж эхэлсэнд Люси Фалкод машинаа эргүүлэхийг шаардсанд Фалко эсэргүүцэн энэ бол Дэвидийн эцсийн хүсэлтэй. Чамайг амьд гаргах. Тэр чамайг амьд гарснаар саран дээр очиж мөрөөдлөө биелүүлж чаднаа гэж хэлсэн. Гиснээр Фалко хурдаа бүр нэмдэг. Адам Смашер харин үргэлжлүүлэн түүнийг мөчөөр нь тастаж байх зуур Дэвид харин өнгөрсөнд туулсан бүх жаргалтай үеүдээ бодон түүнийг нүдэндээ гүйлгэж харна. Эцэст нь Адам Смашер Дэвидийг магтангаа зугаатай байснаа хэлж чи манайд хэрэгтэй тоглоом болох байсан юм та гэсэнд Дэвид харин зүгээр инээгээд л тонил цаашаа гэж хэлдэг. Тэгсэнд Адам Смашер түүний толгоороо буудснаар Дэвид өгдөг. Шүний хотын бас нэгэн хохирогч. Энэ бол зүгээр л хэвийн үзэгдэл шүний хотын хувьд бол. Ингээд Дэвид өгснээр Edge Runner буюу хавцлаар гүйчдийн 90 үе дуусч байгаамаа. Өрн солигдож Люси сарлуу аялна. Эцэст нь тэрээр Дэвидийн үлдээсэн бүх мөнгөөр сарлуу аялахаар шийдснээр нь энэ байлаа. Нөгөө л дуучин бэкграунд хэсэгт тоглогдож Люси сарны гадаргуу дээр алхаж яв. Алхан явсаар тэрээр зогсон нар руу харах үед хөгжим зогсон Люси нүдэндээ Дэвидийг олж хардаг. Яг л анх VR-аар алхахдаа харсан мэт. Дэвид түүний өөдөөс харан үсэрч инээмсэглэнэ. Люси ч мөн инээмсэглэн босоход хөгжим дахин ихшиглэж Люси мөрөөдлийнхөө саран дээр хайртай байсан залууга дурсан. Ингээд нарны гэрэл бүхэлдээ Люсиг хучин авснаар анимашн маань дууснаа. За, ер нь бүх гол деталь хэсгүүдийг нь л чадъяадын л ярьлаа. Ерөнхий бүх 10 ангийг үзээд ямар сэтгэл төрснөө хуваалцгаа мартвэ. За, шууд бичлэгээ орхиод гарахаас өмнө дараагийн Season 2-ийн хувьд дараа жил гарахаар товлогдсон юм байна лээ л дээ. Гарах үедээ давхцуулаад ярина штэ бороо. Угаасаа өөрөө үзэх юм чи. Лайк, subscribe хийгээд хүлээг зураа. Өөр сонирхолтой анимашн киногоор уулзлаа. Түр бай.